хамтдаа өсөж хөгждөг, өөртөө хайртай, үн цэнэ мэддэг, нийгэмд гэрэл түгээдэг эмэгтэйчүүд. Энэ бол гэрэлтэм эмэгтэйчүүдийн цаг. Таны урам зориг авах мөч эхэлж байна. Гэр бүлийн радио 104.5 84.5 дэлгүүн дээр бидэнтэй хамтдаа байгаа сонсогчдод яг энэ цаг мөчийн мэндийг радиогийн 20 дугаар эфирийн зүгээс хөтлөгч, сэтгэл судлаач, сэтгүүлч, баясагч болон гэрэл судлаач Цомоо нар нь хүргэж байна. Миний хүрхэн ихч Катлаарэ дүрсэ. За тэгээд хамтдаа гэрэлтэм нэвтрүүлгээ бас яг хүлээн аван үзэцгээе, сонсцгоё, бас хөтөлцгөөё гэж сонсогчтойгоо уриалмаар байна. Яг энэ цаг мөчид бас яг өнөөдрийн сэдвүүтэй гоёлдуулаад манай сонсогчид сайхан хатам хайртай ижигээ, сайхан хайртай бирүүдээ таг хийгээд мент хийгээд ороод ирээрээ. Учир нь гэвэл өнөөдөр гоё хатам гоё бир гэсэн сэдвээр Баясаа Цомоо ер нь ярилцахад бэлэн болсон байна. За ингээд гоё хатам болохоор өөрийгөө бэлтгэж бий. Баясаагчтай өдрийн мэндийг хүргэе. За өдрийн мэнд хүргэе. Тэгэл одоо ээж болох нь те хүүхдүүдийн хувьд одоо хайртай бэрээ хүлээж авах, хайртай хүрээ хүлээж авах хатам хизээний цагт болно шүү дээ. Тэгэл бодохоор тэр үед нэрээ миний хувьд нэг үр хүүхдүүдийнхээ амьдралд гай болчихгүй хүн шиг тий аятайхан одоо хатам ээж байх юмсан гэж хүн болгон л бодож байгаа. Тэгэхээр өнөөдөр яг энэ сэдвийг ярина. Тэгэл яхаараа л хатам ээж ихэр хатны манга тий тэгэл одоо амьдралын одоо нэг гай барцчиг байх хэрэгтэй юм бэ. Тэгэхээр энэ дээр хамтдаа тэгвэл өнөөдөр ярилцъя. Сонсогчдаа гэр бүлийн радио 104.5 84.5 дэлгүүн болон 3W 1045 цаг имэн гэсэн цахим хуудасаар сонсож болно. Мэдээж гэр бүлийн радио 104.5 гэсэн пэйж хуудсыг бас дагаад гэрэлтэм эмэгтэйчүүдийн нэвтрүүлгээ хүлээн авч сонсоорой. Гоё хадмын талаар өнөөдөр гоё давлгаалъя тий гоё хадмын талаар гоё түүх бичиж өөрийнхөө хадмыг сайхан меншн хийж ягаад сайхан магтаж өгье гэдэг ч юм уу тий. Ийм олон зүйлийг өнөөдөр урайлан ярилцсан. За тийм болохоор зэрэг хамтдаа байгаарай. За тэгээд манай сонсогчдын бас яг ийм ерөн сонсогчдын гэлтгүй хүмүүсийн бас айгу тийм нэг ийм өвдөлтөй хэсэг юм шиг санагдсан. Тэгвэл бүгдээр энэ гоё өвчнөө марти хэрэв өвдөлт үнэхээр шаналл байгаа бол энийг гоё хийдгээ. Тэр чинь насаараа л ингээ холбогдох хүмүүс шүү дээ. Тэгээ хүүтэй бол охинтой, охинтой бол хүүтэй гэж манай монголчууд бол эртнээс нааш ингэж сайхан ярьж өөрийн эмсэг хандах, өөрийн эмсэг гоё харилцах, яг л өөрийн хүү охиноо гэж хүлээж авах, өөрийн аваа ижигээ гэж хайрлан дээдлэх талаар ингээд ярьж захиж бас үлгэрлэн харуулж ирсэн. Яг уламжлалаа харуул энэ чи айгүй гоё зүйл байгаад байгаа байхгүй тий. Тэгвэл өнөө цагт ч гэсэн яг энэ уламжлал бас байх боломжтой гэдгийг харуулсан их гайхалтай сайхан сэдв байх болов уу гэж бодож байна. За тэгээд манайхан сайхан хайртай ээжигээ хатам одоо тий ер нь манай одоо ялангуяа ээж бол би хатам гэдэг үгэнд дургу шүү. Миний охин ээжигээ л дуудараа заншчаарай гэж тэгсэн шүү дээ. Ээжигээ ер нь яа тийм таг хийнэ гэсэн шүү. Гэтэ ер нь бол яг үнэн шүү тий. Заавал хатам аав, хатам ээж гэх шаардлага байдгүй юм билээ шүү амьдрал дээр. Ааваа ээжэл гээ явцдаг тий. Тэгэл ааваа ээжээ гээл дуудсан бол яг л тэр үг хэллэгээр одоо амьдралд ингэж олж хардаг. Тэгэд анх уулзчихсан өдрөө ингээд хүн болгонд санаж байгаа бах тий хадам аав ээжтэйгээ уулзна гэдэг чинь нэг юм том ингээл айдас байдаг штэ. Тийм штэ. Тэр нэг маш их айгаад байгаа зүйл биш тий ингээд бэргээд хүндлээд за энэ хүмүүстэй уулзахад одоо би яана гэдэг нэг тэр юм болгоо ингээд залуу хүний ингээд юм бодолт эргэлдээд тий эрэгтэйч байсан эмэгтэйч байсан л хэцүү туулдаг штэ тий. Тэгдэг тий. Тэр яг энэ үе бас гоё бичээж хуваалцаач манайха яаж яаж тий. Гоё түүхүүд бас байдаг штэ тий. Сандарсанда ахаа биш аава үгүй биш ахаа гэлээ санаа. Юу гэж үгүй ахаа за ахаа айлаа гэж ахаа гэж ингээд тийм шиг мэдээж одоо юу гэдэг тэр чинь ингээд бүх зүйлийн эхлэл мэдээж төгслаг сайхан байх албагүй тий тэгээд өнөө цагт бас бид бүхэн яг нэг юм хатан бэрийн тэмцэлч гэдэг юм уу тий энэ одоо үгсийг бол ингээд үгсийн сангаас хаяад халаад энд ингээд гоё харилцаа бас үүсдэг шүү. Ийм харилцаатай хүмүүс бас байгаа байхгүй маш хэрэг гоё тодруулмаар байгаа байхгүй. Тэгэхгүй нөгөө сүрэг харилцаатай хүмүүс нь байгаа тэд нар айгүйх дуграал яриад яагаад үл хэцүү учраас тэнгүүд хүмүүсийн нийтийн ойлголт яд гэхээр өстой хэцүү болдоггүй гэдэг нэг ийм нэг талаараа жоохон давслагдаад ингээд яваад идэг шүү дээ. Тэгвэл өнөөдөр бүр энэ хаан тэр гоё зүйлүүд нь байна. Тэрийг нь гоё ингээд тодруулъя, харъя те. Тэр зүйлийг нь өнөөдөр бүгдээрээ сайхан хайлайт хийж өгье. За тэгээд нэг хідэн ийм асуултыг асуумаар. За одоо яг энэ гоё түүхийг сэргээх үднээс те ах түрүү нөгөө баясаагч маань асууж исэн уулзж исэн өдрөө сандаггүй. Яг одоо эн чинь яг хосын түүхтэй адилхан байгаад байгаа байхгүй юу? Чи гоё нандин харилцаа үсэж байгаа шүү дээ. За жишээлбэл баясаагч маань одоо ах хизээ уулзж исэн аа?
За 20 гаруй жилийн өмнө уулзж ирсэн байж тээ тий. Тэгээд тий гэрт нь сэлэнгэд байдаг гэсэн. Тэгээд манай хадам ээж чинь насаараа багангийн багш ийсэн сайхан одоо хөгшин. Тэгэл анх очиход бол мэдээж л яг төрөний хэлдэг шиг нэг тийм айдастай бэргээтэй тий намайг яаж хүлээж авах бол яах бол гэж цагаан сараар очиж ирсэн. Цагаан сараар танилцсангаа тэгээд золохгойд очиж илаа. Тэгээд үнэхээр хэцүү байсан. Нөгөө юуны танилын нөр халуун гэдэг шиг тий хатан бэрийн нөр гэдэг шиг тий надад бол нэг тийм залуу хүн нэг 20 та охин анх танилцахад бол одоо юу гэж хэлэх яах юу ярих ингээл мэдгүй те тэл нөхрөө бараадал за чи надад л их сайн болдсон шүү гэл явчихсан санагдтыг танд орж байгаа юм шүү дээ танд орж байгаа юм шиг те тэгэхэд бол ингээд харьцангуй одоо те одоо маш сайхан одоо хөгшин байсан тэгээд нэг тийм айц байхгүй имэйлт байхгүй те уулзаад гэтээ нэг тийм юу бол байсан одоо анх одоо жихнээсээ яста ээжээ гэж хэлэх үү ихжээ гэж хэлэх үү та гэж хэлэх үү те тэр нэг тийм мэдрэмж байсан тий тэгэл ингээл шууд юу гэж хуваалцах вүлээ яах вүлээ гээл те тэгж бодож исэн үе бол байсан. Би бол санд нь штэ. Манай юм аав ээж авч болохоор одоо ч гэсэн эрдэнэтэд байгаа л та. Тэгээд 1-4 гээд нэгдүгээр эрдэнэт чинь нөгөө нэг микрээрээ явдаг. Нэгдүгээр микэр, хоёрдугаар микэр, 3 4 гээд ингээд зүгээрээ. Ээж мод удаад байна уу да? Аюу гоё юм уулзчихлаа шүү дээ. Тий, тэгээд гисэн чинь нөгөө бит хоёр чинь богоноос буугаал тэгэл орж исэн. Алцгаал угаасаа очиж исэн юм чи. Тэгээд ерөөсөө ороод жоохон сууж байгаа л гэсэн. Санаа зовхтой би чинь ингээд амар ажилласан гэлчдэг байхгүй. Хамгийн чимэлтэй угаагаар шал болтыг угаагаар. За ер нь хоёулаа адилхан юм байна. Тэгээд би бас яг л тий. Гол нь аав чирийн нөгөө байгаа юу нэгдүгээр микрийн коридор нь айгу жижигхэн байхгүй. Ерөөсөө ингээд эргээд тэр шалыг хідэн цаг угаасан бидгүй сандаг шүү дээ. Угаагаар л угаагаар. Тэгээд тэгсэн чинь аав нөгөө хажуунаас ахын дөө тэрийг аваад өгдөө гэл тэгсэн чи ээж игээд цохоод авдаг байхгүй. Миний охин гээч чи юу ахын дөө гэж. Тэр нэг хоорондын яриаг ингээ сонсохдоо инээд хүрээд юу ямар хөөрхөн юм бэ гэд. Тэгэл эхэлж исэн. Даах танилцсан өдөр бол тийм байд. Тэгээ манай сонсогчдод бас яг энэ цагдоор гоё анх нөгөө хайртай хадам гэж хайрг хадам шиг яах вэ тий. Ямар ч аав ээжтэйгээ гоё танилцчихсан. Тэр гоё түүхүүдийг бас бичээрэй. Бидэнд бас гоё хуваалцаарай. Мадгүй зарим тохиолдолд амьдралын жамаар бас аав ээжээ биш хань ах ихчтэйгээ ч юм уу тий танилцсан тийм түүх бас байж болно шүү дээ. Хамаагүй шүү тэр зүйлсүүдийг сайн хуваалцаарай. Тийм шүү дээ. Тэгээд хадам аав ээжтэйгээ танилцахаас гадна яг нэрээ цомог илдгэр ах эгч нартай нь бас хамт танилцах тий. Тэр хамаатан садантай танилцах чи бас тэгэл халуун штэ. Тий. Би бол яг нөгөө за аав ээж хоёртой л танилцчихъя л одоо махн дүрс эргэл гэж бодсон. Нэг тийм айхтар ач холбогдол өгч ингэж бодоагүй. Яг миний өөрийн хувийн нэг юм давуу талтай зүйл нь яг зөрөгтэй л тоо. Хийвэл айвал бүх хийгээ зүгээр юу ч байсан хамаагүй зүгээр ингээл хийчдэг. Тэгээд тэр нь яг энэ удаа хэрэг болсон. Өөр зүйл дээр бас жоохон хэрэг болохгүй байх үе гарна. Зөндөө гарна шүү дээ тий зөндөө гарна. Тэгэхээр нөгөө дээр үеийн одоо юу гэдгийг бидний одоо хадам аав ээж эсвэл бидний аав ээжийн хувьд маш олон ийм түүхүүдийг ярихдаа одоо ингээд сошиал хөгжөөгөө учраас эн чинь хөрхийн амтан зүгээр ингээд амнаас амдамжаал ярьдаг шүү дээ тий. Их л одоо хатуу хатмын нүрийг үтсэндээ гэл тий. Анх бол хэцүү байсан даа гэж ярьдаг. Тэгээд эргээд ингээд өөртөө хадам ээж болдог тий. Яг тэр үе дээр тэгвэл ингээд маш олон ээж нарыг харж байхад бол их гоё ээж нар болд юм байна гэж хардаг. Цөөн хитэн магадгүй тий. Яг тэр нэг хатуу юугаар одоо гараар би одоо ингээд айлын бэр болсон доо гэдэг шиг тих гэдэг юм шиг санагддаг. Тий. Манай хадам ингэдэг байсан тэгдэг байсан гэл тий. Чи ч бас юм байх хэрэгтэй гэл ингээд нэг юм харьцуулалт үүсгээл. Өглөөхөн би яг эмчит үзүүлэхээ сууж явахдаа нэг бичлэг үзчихлээ. Тэгсэн яг хадмын бичлэг. Тэгсэн ингээд эхнэрээ хайрладаг, эхнэрийнхээ талд ордог нөхөр байгаарэ гэд нэг юм бичлэг. Үгүй ядчих болоод үзчихье. Тэгсэн чинь нэг айгүй хөөрхөн хадам ээж одоо нөхрийнхээ эмэгтэй дүүтэй амьдардаг бүсгүй. Тэгсэн одоо нөхөр нь тэр өдөр одоо эхнэрийнх нь төрсөн өдөр болж таарсан. Тэгээ өглөөр тусцсан зурагт үзээ суужсэн чинь нөгөө дүү нэрэнгүүтэй би удирдлага зурагт кино үзсэн ингээд гэсэн чи их чинь юм харж байна гэсэн чинь станараа та өгсөнгөө уурдал нөгөө бэр хичээгээ дээрлэж байгаа юм л та. Тэгээд нөгөө бэр хичээнэ өгдгийн. Өгсөн чинь цаанаас ээж нь гараад ирсэн чинь энэ их ч одоо айгу сони юм ааштай гэдэг над руу удирдлага шидлээ гээл те. Тэгсэн чи ээж нь чи одоо ингээ хүүхэд баг амарч яхад чинь гээл те. Тэгэл нөгөө эмэгтэй чи өөрхөө босоод явж байгаа юм л та. Тэгсэн нөхөр нь босоод
чи одоо нөхөр мөхөрч ажил мэлтэй явах чаа босож чиж хоол цай хийж өгөөч гэл те. Тэгээ нөө чин заа гэл хөрхий галтгаараа босоо явж байгаа юм л та. Тэгсэн хүүн босоод ирж байгаа. Тэгээл ингээл сайхан эвшээж босч ирэл яасан. Эхнэрийгээ тэр хайцсан гэсэн чи галтгоонд хоол цай хийж байгаа байлгүй дээ гэл те. Тэгснэ охинтойгоо хамт энийг ажилгүй юмыг одоо хаанаас манай хүү болоод ирдэг байна гэл ингээл муулж байгаа байхгүй юу. За тэгээ тэр айгүй хөөрхөн үйлдэл явж байгаа нь тэр өдөр бэрийнхэн төрсөн өдөр байсан. Тэгсэн нөхөр нь тэгж байгаа. Өнөөдөр хинээ маань төрсөн өдөр ээж та дүүгэндээ очиж ончих юм уу? Би тэр бас залуу бас байна да ингээд те. Нэг хоёулахнаа ингээд эхнэрийнхээ төрсөн өдөр мөдрийг хиймээр гэсэн чи яхаараа би явдیں۔ Ингээд те. Тэгээд нөхөр явж байгаа ажилдаа явж байгаа эхнэр хөрхий гэр орон цэвэрлэл үлдчихэж байгаа. Орой happy birthday гэл айгүй өөрхөнлаа ингээд бэлгуу парад ороод ирсэн чинь инээлдэл эмгтээчд тэгэл орсон чинь ёо дүү одоо ээж хоёр нь зургт үзээ инээгээд эхнэр нь шал угаагаа сууж байгаа байхгүй. Тэр үед ингээд нөхөр те эхнэрийнхээ тал 100% ороод та одоо байгаа юм бэ гэдэг зүйлийг илэрхийлж байгаа. Нэг иймэрхүү хадам ээж болчмоор байгаа байхгүй тий. Тэгээд үзэхдээ за ийм хадам ээж ч болно да. Нөгөө талаараа бас харах юм бол бид нар хадам ээжийг мэдээж доо муулж тий муу хатлаас нь харуулахгүй одоо бэрийн хувьд ч юм уу тий охины хувьд ч юм уу бас ээжтэйгээ яаж одоо өөр юмсэг болох вэ гэдэг нэг чухал байгаа даа шүү дээ. Тийм шүү. Бас тэр айгуу чухал. Тэгээд нөгөө гол нь нөгөө хүний гэдэг энэ байдал чинь яг энэ гэрлэлтийн амьдралаас болоо тий өөр юм болчихж байгаа байхгүй юу. Тэгээд гэрлэлт гэдэг маань зөвхөн би тэр эмэгтэйтэй эрэгтэйтэй судаг үйл явц бол биш тий. Харин яг тэр нөхрийнхөө эхнэрийнхээ аав ээжтэй сууж байна, ах дүүстэй сууж байна. Би ч одоо нөгөө ураг төрлөө мэдэрцэж удам судраа нэгтгэж гэж ярьдаг шүү дээ тий. Тэгэхээр чинь яг энэ айлын би хүн болж байна. Энэ айлын бүх ёс заншлыг ах дүүсийг харилцааг би яг өөрийн болгож нэгтгэж байна гэдэг нэг юм үйл явц бас байгаад байгаа шүү. Тэгэхээр ингээ харахаар зэрэг манай монголчууд яг энэ гэрлэлтийн амьдралыг их гоё юм те өтгөн утгаар нь өргөн утгаар нь харж исэн ийм сайхан түүхтэй байгаад байна. Тэгээ би нөгөө хэд хоногийн өмнө бас нөгөө өөрийнхөө гэрэл судлаач гэдэг одоо пэйж дээр хоёулаа ч нөгөө дүрийн гэргийн түүх гээд одоо нөгөө нэг зохиолчийн амьдралын тий зохиолчийн амьдралаас одоо бичсэн сэтгэл готралтай сэтгэл хямралтай байж байгаа тэр хүн өөрийн амьдралыг өөрчилсөн нэг түүхийг ингээ үнссэн шүү дээ. Тэгээ тэр үнссэн хэсгээ ингээ рил болоод оруулсан чинь тэр доор хүмүүс ингээ нилээ юм сөрөг коммент бичсэн байсан. Та нар одоо зөвхөн ингэж ярихаа болооч хадам ээжийг өмөөрөх хэрэгтэй. Хадмыг та нар хамгаалах хэрэгтэй. Мэдээж мөн хамгаалах хэрэгтэй. Хамгаална хамгаалсаар ч ирсэн. Гэхдээ нөгөө талаас бас ингээд те бэр хүн гэдэг л одоо бүхнийг хамгаалаад бүхнийг зохицуулаад ингэдэг бас яг агуулга бас байж болох. Энэ дэр гоё тэнцвэртэй байдлыг байгаасаа. За тэгээд өнөөдрийн одоо нэвтрүүлэгт маань сэдвт маань нэг хатам ээжийн гоё цагтал ирсэн цагтал. Хатам ээжихээс илүү хүндэт ээжийн гिचмээр юм тийм. Хүндэт ээжийн цагтал. Энэ хүндэн бүр ингээд өвтөөд гэгээсэр. Тэгээ яг зүгээр манайхан чиний нэг нийтлэг масаараа айгу сөрөг юм байна да. Айгу бас сөрөг байгаа юм шилтгаан айгу имзэг юм байна да гэж бодсон. Тэгвэл бүгдээр өнөөдөр тэр гоёыг нь ярив. Имзэглээд байгаа зүйлийг нь илааршуулъя тий. Энэ дээр нь ингээ гоё туслая. За тэгэхээр ээж юм чи та унших уу? За тэгээ. За би хараадгъя. За олоод авлаа. Ээж юм чинь би уншия. За яа нэг сайхан. За үргэлжлүүлээ тавиа явчих. Бэр охиндоо битсэн сэтгэлийн цагтал. Миний хайртай охин төрснөөс өрцгөө ариунада. Ариука минь. Энэ өдрийн мэндийг хүргэе миний охин. Чамаагаа гэр бүлийнхаа ажлаас гадна ажил хичээлгээд үргэлж завгүй гүйж бүхнийг амжуулах гэж хичээж байгааг нь ээж нь хараад үргэлж бахархаж бас хайрлцаад юм шүү. Өнөөдөр чамтайгаа тухтай сууж ярилцаж амжаагүй сэтгэлийн үгээ энэхүү цагтлаар дамжуулан хэлхийг хүслээ. Анх чамааг манай босгойг алхан орж ирэхэд хүүгийнхаа сонголтод би маш их баярлаж илээ. Чамааг ирснээс хойш манай гэр бүлд илүү их инээд хөр, дулаахан уур амьсгал, шин өнгө төрх нэмэгдсэн шүү. Хүний хайртай охин, миний хүүг хайрлаж, халамжилж, нэг гэр бүл болон амьдрнаа гэдэг ямар их хувь тавилан бас хариуцлага вэ гэдгийг ээж нь сайн мэднэ. Би чамааг айлын бэр гэж харахаас илүүтэй манай гэр бүлд ирсэн бас нэгэн нандин охин минь гэж боддог. Тийм учраас охин минь чамд хэлэх хідэн захиас байна. Өөрийгөө битгий мартаарай. Ээж хүн, эхнэр хүн байна гэдэг маш их ачаалал, хариуцлага байдаг. Гэхдээ юуны өмнө чи өөртөө цаг гаргаж, өөрийгөө хайрлаж, хүсэл мөрөөдлөө үргэлж тижээж яваарай. Чи минь жаргалтай, эрүүл байх юм бол манай гэр бүл тэр чигээрээ гэрэлтэнэ. Асуудал гарах юм бол хамтдаа шийдэж яваарай.
Амьдралд залуу хүмүүст үзэл бодол зөөрөх ядрах үе бишгүй л гарна. Тэр бүрд бие биедээ туниж гомдолгүй. Заавал ярилцаж бие биенийхээ талд зогсож байгаарай. Ээждээ бас үргэлж итгээрэй. Надаас имэж зөвхөн сайн талаа харуулах гэж өөрийгөө битгий хүчлээрэй. Чиний баяр хөөр, амжилт, магадгүй гунигтай эсвэл ядарсан үе чинь ч гэсэн надад хамаатай шүү. Юу ч тохиолдсон ээж нь чамааг үргэлж сонсоход, туслахад бэлэн чиний тал зогсох хүн шүү. Миний хүүг насан туршдаа түших хань минь болж миний гэр бүлд гэрэл гэгээ авчирсанд чинь ээж нь үнэхээр их баярлдаг. Чамаараа үргэлж бахархдаг шүү. Чамдаа эрүүлэнх хамгийн сайхан бүхнийг хүсье. Миний охин урт насалж удаан жаргаарай. Чамайг хайрлсан ээж нь гэсэн загтал байна. Ваа, ямар гоё юм бэ? Ёо, би нэлмэс тогтчихгүй. Цамагийн маань нулимс урсаад энд миний нүд нь нулимс цэглэгнэ. Би ч уншиж байгаа хүн шүү дээ гэд гүрэлээ шүү дээ. Тэгээд гэртээ тэр босхыг нь давж орж ирсэн охиноо. Яг л өөрийн охин шиг тий. Ингэж хайрлаж байгаа зүрх сэтгэл энэ чин сэтгэл эндээс чи ингээ харагдчих шít. Монголд ийм ээж нар зөндөө байгаа. Маш их тий. Хүүхдүүд нь муу явах үед одоо хүүн өөрийнх нь төрүүлсэн хүүгүүн нь одоо ингэж хэцүү явах үед охиныгоо л ингэж тэнхрүүлдэг тий. Миний охин ард нь гарна, хань ижлийнхаа түшиг бараа нь болоорой гэж цагчээдэг. За тэгэл нөгөө хүүгээ зэмлж байгаа ч гэсэн охиноо хайрлж яадаг энэ хайрын ч гэсэн бас яг мэдрэгдчихэд шүү дээ. Тэгээ ямар гоё юм бэ. Тэгэл бүр ариука минь гэж ингэж хэлж шүү дээ. Йоо, юу сэтгэлээ барь чадсангүй шүү дээ. Харин тийм за манай бүсгүүчүүдтэй гэрэлтэмтэй хамт байгаа, гэр бүлээр аажуудаа хамт байгаа бүсгүүчүүд маань бас энд бас гоё түүхийг те хуваалцаад ороод ирээрээ. Энд ингээд хоёр талын харилцаа явж байгаа. Гэхдээ одоо хадам ээж гэдэг чинь одоо гоё хадам одоо ээж байна гэдэг чинь нэг талдаа магадгүй 20, 30, 40 насны юм зөрүүтэй хүмүүс байгаа даа тий. Тэгэнгүүт бид нөгөө илүү оймс илээцэн гэдгээрээ ингэж бид нар чинь ингээд их бахархах гэдэг штэ тий. Тэгвэл илүү оймс илээцэн маань илүү сайхан байгаасай. Илүү сайн зүйлийг хардаг байгаасай тий. Тэгэхгүй одоо би чамаас илүү амьс илээдсэн чи инглээ тэглээ гэвэл энэ маань ингээм сөрөг зүйл болох гэдэг тий. Мэдээж илүү амьс илээдсэн бол та илүү ухаалаг байгаасай. Та илүү бусдад одоо тий хүүхдүүдтэй үр хүүхдүүдтэй юм хайртай байгаасай гэдэг үгнээс хүлээцтэй байгаасай. Тэдэнд өөрийн гэсэн орон зай тий тэдэнд өөрийн гэсэн амьдрах эрх чөлөөг олгодог байгаасай гэдэг нь одоо маш гоё яагаад идэг штэ тий. Тэгээд нөгөө гоё хадам байхад суралцах хэрэгтэй байд юм байна. Тэнд бид нар өөрсдөө эхлээд хүн болох хэрэгтэй байд юм байна гэдгийг энэ хадам ээжийн жишээ бол харуулж штэ. Тэг чи. За тэгээд яг уу эндээс нэг юм 3 юм задлан шинжилгээг бас энэ загтлыг нь хараад хиймээр байгаа юм л та. За нэгийг би хаваалцаад хоёрыг та хаваалцаарай. Гэр бүлийн амьдралд одоо уусаад зөвхөн эхнэр бэр гэдэг төр төрхөөр одоо тий охиноо бол хараагүй шүү дээ тий. Тэгээд хувь хүнийхээ хүсэл сонирхол тэр мөрөөдлөө хадгалаад яваарэ гэд тэгж штэ тий. Ямар гоё юм тий энэ дэлхийн хамгийн гоё амьд тэр зөвлөгөө бас хайр баха тий. Тэгээд тэр магадгүй ээж өөрийнхөө амьдралд бас яг ингээд хань ижлийнхаа төлөө үр хүүхдүүдийнхээ төлөө амьдрснаас болоод мөрөөдлөө хайсан байж болно. Магадгүй тий шүү дээ. Тэгээд энийг ингээд суралцахдаа илүү амьс илээсэн учраас миний охин ингэ тийм байлээ шүү. Чи битгий тэрийг хаяарай. Чи эмэгтэй хүн шүү дээ гэд ингэж хэлж байгаа нь аюугаа чин сэтгэлээ санагдлаа. Би бүр яг энэ өгүүлбэрийг сонсоод зүгээр ингээд урссан шүү дээ. Йоо ингэж хэлдэг ээж нар бас байд юм байх шүү. Ямар гоё. Тэгээ манай ээж ч гэсэн сүүл нөгөө нөхөр маань Gateway гээд одоо семинар тэгсэрнээс сургууль ингээд төгсөөд ирсэн. 3 жилийн хөтөлмөр исэн байхгүй. Тэгээ энэ хугацаанд ч хоёлоо байли яшиг зүгээр шантрах унах тий айл байна лөөл байна гэх тий байсан. Тэгээд аль болохоор хичээсэн. За миний ялгал одоо ингээд царилах бол энэ хүнийг дэмжих шүү тэгэл хараа энэ дуусан тий. Тэгээ хизээ нэгэн цаг чи гоё ингээд зогсон штэ. Тэгэхээр няр хичээгээрээ гүрийгээрээ зайлаа одоо ингэчих одоо тэгчих гэл ингээд тэгээ тэр болгоныг бол би ээжд яриагүй ээж маань нөхцөл байдлыг мэдрээгүй. Тэгээ сая 5 сард нөгөө Америк руу яваад яг тэр дипломоо гардаж авахд ээж над руу чаат хийсэн. Тэгээд охин минь баярлаа. Тэгэхэд хүүгийн маань амжилт олохны ард чиний одоо ингээд тэ зүтгэл байгаа гэх. Тэгээд тэр нээр том ингээд шаялж байгаа. Цомог гараад үйлхнэ. Яа тэгээд ээж дараа нь одоо нөгөө таагалцсан учраас унших байлгүй дээ хөөрхөн тэгээ ээжтэй сонсох бах. Баярлаа. Тэгээд ээжүүдийн бас нөгөө
урамшуулал чинь бирээчүүдийн манай ээж айгүйх манай бирээчүүд гэж ярьдаг байхгүй. Бирээчүүдийн баяр баясгал нь байдаг аа тий. Тэгээд ийм ээжүүд бас айгүй олон байгаах. Тэгээд ээжийнхээ бас энэ үлгэр дуурайлтыг харахтаа би бас ийм ээж болно гэж тий. Хүн чинь нөгөө ээжигээ аавыгаа харахтаа би ийм хүнтэй сун ээжигээ харахтаа би ийм ээж болно гэж боддог шүү дээ тий. Тэгэхээр тэрийг маань бас яг юм утгаар нь ингэж амьдруулсан хүн байдгийн. Одоо манай хатан ээж бол хатан ээж гэж хэлүүлэхдээ ургүй. Тэгээд уран чимээ гэд ээжтэй бас баярлдаг шүү гэд бас хэлчихье. За хоёулаа хоёр дахь за уйлж мэлхэж багсгая. Тэгээд одоо ингээд нөлөө сурсаад гэдэг шиг те хамт байгаа бүсгүйчүүдээ бас урьж байна те. Та өөрийнхөө ээжийн талаар хатан ээжийн талаар мэдээллийг бас гоё хуваалцвал гоё түүхүүдийг хуваалцвал. За хоёр дахь нь болохоор одоо те бид нар нэг үргэлжил одоо нөхрийнхээ талд эмэгтэй хүний хувьд бол нөхрийнхээ талд аав ээж ах дүүст нь илүү ингээ сайн байхыг хичээдэг штэ тий. Илүү сайн байхыг, илүү сайн хандахыг, эсвэл илүү ингээл нөгөө нэг айтаахан ядчихдаг, айтаахан хоол хийгээд өгөхийг, тэрийг хамгийн сайн хийж өгөх ч юм уу те, ингээл ханддаг штэ. Тэгэнгүүт тэр дарамтыг нь бас бууруулж өгч штэ те. Тий. Тэр бол үнэхээр чухал байгаа байхгүй. Хүм юм болгон дээр мундаг сайн байдаггүй маа. Тий, төгс байх албагүй. Тий, энэ зүйлийг чи сайн хийж чадахгүй ч байж болно. Эсвэл энэ зүйлийг чи үнэхээр сайн хийж чаддаг ч байж болно те. Чи бити ингэж өөрийгөө те ийм зүйлээр дарамтлаарай. Ингээд чамаг хэцүү байсан ч чамаг ямар байсан ч би чиний талд зогсож байгаа хүн шүү гэдэг энэ нэг айгүй гоё мэдрэмжийг өгч байгаа байхгүй тий. Итгэлцэл гэдэг зүйл бий болж ижил хүмүүс хоорондын ийм харилцаанд нэг ийм аюулгүй бүс бий болдог штэ тий. Тэгдэг штэ. Ээж минь надад итгэж байгаа юм байна. Нөхөр минь надад итгэж байгаа юм байна. Тэ нөхрийн минь ах эгч надад итгэж байгаа юм байна. Намайг ингэж хайрлт юм байна гэдгийг харахтаа л хүн тий. Тэнд ингэж өөрөө ирэхгүй нэг ийм сэтгэл санаа зөөлөн болж тий. За тэгээд эргээд ингээ харилцагтаа хүртэл юм аюулгүйгээр харьцдаг штэ тий. Тэгэхээр ерөөсөө бэр гэдэг тий хадмынхаа хувьд хажууд үргэлж нэг юм шилтгэн сайн нь ингээл алдаа гаргадгүй байх ч юм уу тий нэг юм байдал бол биш юм байна. Энэ бол эргээд одоо хадамдаа ч гэсэн бэрдээ ч гэсэн маш их стрессийг харилцааны асуудлыг үүсгэж яадаг. Тэгэхээр хэрвээ би ингээд гоё хадам байх юм бол тий бэрийнхаа ядарсан байгааг бэрийнхаа тэр алдсан үеийг шүүмжлээл хараал одоо айгуух тэгдэг штэ. Хүүхдүүд ч нөгөө хөлд ороод ирэхээр нөгөө амьстайгаа бол хасаагүй гүгээл тэгэл ээж хүний хувьд нөгөө нэг өстой цаг минутгүй шалыг өстой зүлгээл оймс нь халтар болохгүй юм шиг амьдрч чадахгүй. Тэгэнгүүт оймс нь халтар болцсон байнгут энэ шал мал хизээ угаасан ингээл тийм баймааргүй. Тэгээд би чиний талд шүү гэж байгаа энэ зүйл бол яалтчгүй тэр хүүгийнхаа аюулгүй байдлыг хүүгийнхаа бас сэтгэл санааны сайхан байдлыг тий зөвхөн ингээд бэрээ бодоод байгаа юм биш эргээд хүүгийнхаа сайн сайхан байдлыг хүртэл харж чадчих байгаа нь айгүй гоё. Тийм байна тий. Тэнд сэтгэл зүйн хамгаалтыг бий болгочихж байгаа тий. Тэнгүүд тэнд эргээд хадам ээж гэдэг хүн одоо бэртэйгээ нэг юм гоё сэтгэлийн чин сэтгэлийн юм дотносох харилцаа холбоо гүүрийг бий болгож байгаа. Харилцаа үсэт штэ тий. Тэгчин. Тэгээд энэ ээжийн бас одоо дараагийн одоо юуг нь харах юм бол ийм харилцааны айгу гоё юм дүрэн байна л да. За одоо жишээлбэл гомдол, үл ойлголцол, зөрчил ямар ч харилцаан дээр ирнэ гэдгийг ээж бол ингээ мэдсэн биш те. Энэ бол байдаг, ирдэг. Тэгээ энийг угаасаа ирэх юм чинь ирэхээс нь өмнө нөгөө нэг одоо гуйлыг чинь алтуулах чи гэдэг шиг тий. Аюугаа ингэж ухаалгаар цаг хязгаарыг тогтоож одоо ингэж өгсөн байгаа байхгүй юу? Гомдол үйл ойлголцлыг дотроо хураалгүйгээр тухай бүрт нь ухаалгаар ярилцаж сурах тий. Тэгээд одоо нөгөө нөхрийнхөө хүүгийнхээ урдуур оролцоог зөв хуваарлаад альва асуудалд хин нэгний буруутахаас илүү гэр бүлийн амжилт тогтвортой байдлын төлөө хамтарч ажиллах гэсэн одоо энэ тий энэ зүйлсүүдийг хэлж байгаа энэ санаанууд бас ингээл харагдаж байна л та. Тэгэхээр ерөөсөө эрүүл яг ийм зөв харилцааны одоо энэ үндэс нь бие биеэ өөрчлөх гэж хичээх биш те. Надад энэ нийцдэг, энэ ингээд өөрчлөгдөд чи тийм юм бити надад хэлчихье. Чи ийм бити ингэж ярьчих. Тих ёстой ингэх ёстой гэхээсээ илүүтэйгээр харин яг тэр тус тусынх нь орон зайг хүнддэг чаг. Тэр нөгөө байгаа нөхцөлийг ингээд болгож чинь те сэтгэл зүйн хувьд нэг яг юм дэмжиж байгаа нөхцөл байдал. Энд ихтэй айгу ухаантай ээж юм ба тий. Харин тий үнэхээр нөгөө ухаан зардаг ээж байгаад байна тий. Тэгээд нэг талдаа ээжүүдийн хувьд тэгдэг нэг юм хил хязгаар за тэгэнгүүтээ нөгөө нэг юу гэдгийг те энэ хүүгээ би өдий зэрэгтэй те хөллийн одоо дөрөнд гарын ганцганд өдий зэрэгтэй ийм сайхан өсгсөн штэ гэд нэг юм тавьж явуулахгүй байдаг те.
Гэтэл нөгөө тавьж явуулна гэдэг хүүгээ тавих буюу сэтгэл зүйн хувьд тэр хүнийг тустай хүн шүү гэж гаргана гэдэг бас гэд тэ маш гоё зүйл байгаад идэг штэ. Гэрэлснийхэн дараа ч гэсэн нөгөө амьдралыг нь удирдах гад амьдралынх нь нөгөө чухал эмэгтэй хүн нь байх гад идэг тэ. Гэтэл гэр бүл болно гэдэг чинь одоо юу гэдгийг хоёр одоо хүн ингээд тусдаа гараад тусдаа одоо тусгаар тогтносон тэнд нэг өөрсдийн гэсэн одоо юу гэдэг гэр бүлийн одоо дөрвөн журамтай гэр бүлийн ийм гоё хив маягтай шинэ айл бий болж байгаа шүү дээ тий. Тэгэхэд тэрэнд нь оролцохгүй байх. Одоо би гэрэлсэн ч гэсэн чиний амьдралд оролцсон. Чи намайг харж хандах хэвээр. Чи намайг хайрлах учиртай. Чи надад ингэж сэтгэл тавих хэвээр. Хуучин хамт байсан шигээ гэл ингээд зууралдахгүй байх тий. Энэ зүйлийг ч гэсэн ээж бас гаргаж өгсөн биз дээ тий. Үнэхээр чухал хагаад идэг. Тэгээ тусдаа гэр бүл гэдгийг л ерөөсөө хадам аав ээжийн хувьд ингээд ойлгочих юм бол үр хүүхдүүдийн амьдралд оролцоод байдаггүй те үр хүүхдүүдэд зовоогоод байдаггүй одоо ингээд би хөгшөрчлөө одоо та нар ингээд намайг ингээд харж халамжилж асарч тэтгэх ёстой гэл ингээд те тийм байдаггүй ингээд явдгийн болоо да гэж би их олон одоо гэр бүлүүдийн амьдралыг харж байхдаа бодож исэн. Тэгэхээр гоё хадам гоё одоо тэр ээж байхын тулд тий та хамгийн түрүүнд тэр сэтгэл зүйн тусгаарлалтыг хэл хязгаарыг бас тавьдаг байх юм бол яг энэ ээжийг юм гоё хадам ээж тий байх боломжтой юм байна. Тэгэд манай гэрэлтмийг сонсож байгаа бүсгүйчүүд маань тий хадам ээжийн одоо ямар сэтгэлийн одоо сэтгэл зүрхний бас тий үг байна. Магадгүй ямар шарах байна. Энийгээ ч гэсэн хуваалцаж болно шүү дээ тий. Ягаад тэгэхээр бид нар тэр амьдралыг тулаал явж байгаа. Гэхдээ эргээд одоо ээж хадам ээж болохдоо магадгүй тийм хадам ээж болохгүй гэдэг нэг юм зүйлийг зүрхэндээ тээцсэн ч явж иж магадгүй шүү дээ тий. Тийм шүү. Тэгэхээр ингээ бодглохлоор энэ бас айгу гоё хувь тавилан байгаа байхгүй юу? Ер нь нийтээрээ бид нар чинь нэг энэ ялангуяа энэ асуудал дээр айгу хэмзэг ханддаг шүү дээ тий. Нэг гарч байгаа түүхүүдээс эсвэл юу гэдгийг нэг юм харгас хатуу хүнд юм харилцаанаас болоод тий. Тэгвэл гоё зүйлсүүд нь бас байна гэд үе үеийнхэн бас дуурдаг шүү дээ. Алт шиг хадмууд байгаа шүү гэх тий. Тэгвэл өнөөдөр ч гэсэн тэр манай энэ лавийн мандор яг тэр комментууд бас ороод ирээсээ манай Алянка орж ирсэн байна. Өдрийн мэндэ гэж тэгээд тийм бай тий. Өдрийн маань бас гоё хадамтайгаа танилцчихсан тэр түүхээ бас хуваалцаарэ гэж бас хэлмээр байна. Тэгээд яг урдны кейс дээр ажиллаж байгаа тэр ээжийн кейс болвол яасан гэхээр хүүтэй айгүй юм харан байсан л та. Цор ганц бүх зүйлээ зориулж өсгсөн хүн мэн гээд. Тэгээд нөгөө тэгэж харан байхдаа өөрийнх нь нөгөө ингээд өөрөө ч мэдгүй хийдэг байсан үйлдэл нь юу гэвэл хүүгийнхаа бүх зүйлийг тавьж өгч чадахгүйсэн. Нөгөө бэртээ хүлээн зөвшөөрч чадахгүй. Тэгээл нөгөө бэртээ одоо юу гэх яг бүх зүйлийг энэ одоо ч миний хүү гэсэн тэр ойлголтыг төрүүлээд. Тэгээд тэр нь айгүй бэртэн айгүй хэцүү байсан учраас сүүлдээ ингээд тэр гэр бүлийн асуудал айгүй томорч исэн тий. Тэгээд илүүтэйгээр бид нар заавал одоо юу гэдэг хадмууд эсвэл ээжүүд аавууд ч гэлтэхгүй ажлын байран дээр ч гэсэн харагддаг штэ. Тэнд нэг тийм асуудал байгаа л ингээд цэцэргээл ингээд удаашралтай байх юм бол мэдээж санаачлахтай байх хэрэгтэй ч гэсэн тэрийг хийж байгаа хүмүүс нь бүрэн хийж чаднаа. Ухаантай шүү. Тэ? Тэрийг их бүрэн потенциалтай гэдэгт нь итгээд харин тэр хүний урдуур орж биш. Ингэж итгээд тэр хүнд нь тэрийг мэдрүүлмээр байгаа байхгүй. Одоо нөгөө нэг дэмжих тий. Тэгэхгүй нөгөө ээжийн кейс болохоор юу байсан бэ гэхээр ингэж өсгсөн манай хүүхд чинь ийм үедээ ингэдэг байхгүй. Өвдсөн үед нь ингэхгүй бол болтгүй. Тийм учраас би заавал байх хэрэгтэй гэл нөгөө эхнэр нь уг нь хань болоод хажууд нь хамт амьдраад ингэх хэрэгтэй боловч басгал ээж нэрээ суучдаг тий. Тэгээ тэр нь юу вэ гэхээр эхнэрийгээ чадахгүй нөгөө бэрийгээ чадахгүй гэдэг ийм хандлагыг төрүүлээд байгаа байхгүй. Харин тэрнээс илүүтэйгээр охин минь чи чадна. Чи хүний ань байж чадна. Чи нөхрөө ийм үед нь чи дэмжиж чадна гэдгийг нь тэр бэрдээ мэдрүүлээд тэр ханаа төрж гин үү халуураад хөвтж гин үү тийм үед нь орхимоор байгаа байхгүй тий. Тэгээд одоо өөрийгөө анхаарах хэрэгтэй манай ээжүү тий. Тэгчүүд чи ер нь ялангуяа ханаад манай төрөхөр их бааштай болчихсон. Төрлийн хүмүүс нь бас байдаг тий. Тэгэд өөртөө анхаарал хандуулах гэдэг нэрээ бас их гоё одоо үйлдэл штэ тий. Тэгээд одоо нэгэн тал одоо залуу сайханаас авир хөөхөд одоо юу гэдгийг тий ажил мэргэжил гээл олон зүйл ингээл зарцуулж байгаа л тэтгэвртэй гарчин тий. Тэтгэвртэй гараад эхлэнгүүт эхлэхээр нөгөө хүүхдүүд хүнтэй суугаал явангуудаа за одоо хүүхд харагчаад гэж чинь. Тэгэл хүүхд харагч болохоор чи нөгөө хүн чинь яалтчгүй тэр айлын амьдралд хүүхийн амтаа хутгалтж байгаа штэ. Тэгж байгаа штэ. Ээжил хүн юм чинь тий хүүхд нь юу иддэг уудаг өдөр тутмынхын дадал ямар байдаг тий. Тэр хоёр магадгүй хоорондоо яаж харилцаж байгааг зүгээр ингээд оролцохгүй байгаа ч гэсэн анзаарч байгаа тий. Тэгэхээр
ийм зүйл дээр эсэргээрээ одоо хадам ээжтэй гой боломж олгох тий. За тэгээд хүүгийн хувьд магадгүй охин ч гэсэн ээжигээ одоо ингээд хэрвээ хүүхдээ харуулаад тасруулаад гэр орныхоо юмд их татаад байгаа бол тий. Тэрэн дээр ч гэсэн өөрсдөө нэгэнт гэр бүл болсон юм чинь тий. Бит хоёр энийг ингээд анханасаа ингээд гардаад хамтдаа бас хийж үзмээр байна ээж аава. Та хэд маань өөрсөндөө гой цаг зарвал тий. Сонирхол хоббигоо хөгжүүл гэвэл бас нэрээ гоё санагдаад байдаг. Би бол бас тэгж боддоо ш мэдээж хүүхдүүдийнхээ амьдрал тодорхой хэмжээний тус тэмтэй амьдрна тий. А нөгөө талдаа өөрийнхөө амьдрал ч гэсэн маш гоё тийм юу гэдгийг хийх ажилтай өөрөө бас нэг тийм гоё баялаг амьдралтай баймаар gaахгүй юу. Өтөлсөн ч гэсэн тий. Нэг өөр ингэсэн сонирхдаг зүйлтэй, хийдэг зүйлтэй, магадгүй тухайд өтөлсөн ч гэсэн нийгэмд бас ингээд залуучуудаас өгч чадах зүйлтэй тий. Би тэтгэврт гарлаа нэг тэтгэврийн 5 цасаа хараа суудаг биш тий. Энд тэнд бас хүмүүст ингээд өгөөчтэй амьдрмаар байгаа gaахгүй юу. Тэгэхээр энэ зүйлийг бас гоё хатан байхын тулд одоо өөрийгөө бэлдэх хэрэгтэй шүү дээ тий. Гоё юм санаануудыг өгвөл бас айгүй гоё санагдчихэв. Би бол нөгөө ээжүүдийгээ бас охтуудыгаа ч гэсэн ээжтэй ээжүүд нь охтуудтай хүний өөрийг гэлтгүү тий. Хожим босго давж орж ирсэн ялангуяа охтуудтай гоё цагтал бичээсэ. Яг өөрөө юу туулсан юу мэдэрсэн тэрийг гоё ингээд яг өөрийнхөө зүгээс тэ тушаахгүй чи тэх ёстой шүү гэж ингэж тэ одоо захаргаадахгүй зүгээр л гоё нэг юм эмэгтэй үнээр гоё бичээсэ тэ тэрийг заавал өгөөсэй. Би бол цагтл бичиж гэж би ч одоо ирээдүйд 3 бэртээ авах тийм шүү дээ. Хадам нь байна. Гоё хадам нь байна гэж тий. Одоо нэг гоё үгийг хүртэл өөрсөндөө хэлж явах хэрэгтэй шүү дээ тий. Тэгжээж л яг тэр зүйл рүү бас нэлээд өгдөг. Тэгээ өдөр тутамдаа магадгүй би өөрийгөө хэрхэн яаж бэлдэх вэ? Тухайн үед мэдээж өөр юм нөхцөл байдлууд эргэжгэлээ миний хувьд хийж чадах зүйл юу вэ гэдэг дээр хүн харах юм бол хин нэгэнтэй нэг юм харьцуулалт үүсээл те хин нэгэнтэй нэг юм үйл ойлголцол бий болохгүй юм шиг санагддаг. Нөгөө талдаа бас нэг юм одоо миний үед тэгдэг байсан гэл те би энэ чи ингэж хийдэг байхгүй юу гэл те тиймэрхүү зүйлүүд бас ингээд маш их юм харилцаанд юм хэцүү зүйлсийг авчирдаг гэсэн. Угаасаа л ийм байдаг гэл те эсвэл яг өөрийнхөө амьдралыг ингээд ийм туулсан тэр нэг туршилгаар ингээд зөвлөд байдаг. Гэтэл ингээд одоо эмэгтэй хүмүүс ижилхэн ч гэлээ эмэгтэй хүмүүс дахиад дотроо огт өөр тий амьдралыг туулсан альваа зүйлийг сурсан өөр гэр бүлийн одоо орчинд өссөн учраас өөр байгаад идэг тий тэгэнгүүт бэрийгээ одоо өөртөөгөө бас харьцуулахгүй байх тий эсвэл хүргэнээ одоо нөхөртөөгөө харьцуулахгүй байх эднэр чи өөр хүмүүс шүү дээ гэдгийг харж одоо магадгүй өнгөлөх үед нь өнгөлж урамшуулах үед нь урамшуулж хэлэх зүйлээ хилдэг л байвал бас нэг гоё хадам болчих юм болоо да гэж би боддتي. Тийм ээ. Тэгээ би таныг одоо ингээ яриа суужсэн чи басаагчийг ер нь энэ басаагчийнх руу одоо нэг охиноо бэр болгоод оруулах шаардлага байгаа шүү гэж бодлоо. Охин маань ийм гоё хатам биш шүү дээ. Гоё юм болоо гэдэг. За тэгээ нэвтрүүлэг маань ямар ч хэсэн өнөөдрийн хувьд бол гэрэлтэн мегмар гарагийн дугаар дээр гоё хадам гэдэг сэдвээр ярьж байгаа. Тэгээд маш мундаг гахалтай хадам ээжүүд олон бий. Тэгээд түүний маань нэг нь ингээд Аривка охиндоо загтал битсэн ээж маань байсан тий. Тэгээд түрүү бас сонсогчтой хандаж хэлэхэд бит хоёроос тэр загтлыг уншиж яал уйлаа. Харин лайв эхнээс нь үзэх юм бол бас хамт уйлах тэр уйлах гэхдээ гоё шүү дээ. Тийм шүү дээ. Ойлгох мэдрэмжийг ингээд аваа ичүүлэх хэцүү ээ. Тэ? Хүн ер нь дотроо тесэрнэ тий. Дотроо тесрэн дэлбэрн маш л хэцүү бах та. Тийм шүү. За тэгээд эхнээс нь гоё үзээрээ тэгээд бас асуучаад байгаа нь юу вэ гэхээр зэрэг нөхрийнхөө аав ээжтэй анх танилцчихсэн тий. Одоо яг тэр босхийг давж хадмында аавында ээжиндээ очижсэн гоё тэр түүхээ эсвэл одоо аав ээж байхгүй бол ах ихч байсан болно тий эсвэл дүүч байсан болно. Тэр түүхээ гоё дурсан санаж бидний ер нь өнгөрсөн түүх гэдэг чинь тэр яг тэр үнэт зүйл юм шиг баг тий. Тэгжиж билээ гэдэг нэг гоё тий. Тэрийг ингэж дурсан санаж үе үенийгээ бас хуваалцаж ярилцсан гэдэг чинь ямар тий сайхан хүний сэтгэлийг гоё юм тийжээдэг зүйл байхгүй. Би өчигдөр нөгөө манай радиогийн хөтлөгч нар чинь нөгөө амьдрал юуны хөтөлтийн цаг хийдэг. Тэгээ басаагч маань болохоор 12:50-аас хийдэг тий. Яг гэрэлтмийн дараа та нар сонсоорой манай басаагчийн цаг бас их гоё болдог. Минийх болохоор 13:50-аас амьдралын ажиглалтуудыг хүргэдэг байхгүй. Тэгсэн манай тэлмөөний бицэн ажиглалтай. Тэгээ тэн дээр юу гэж хэлсэн гэхээр нөгөө өвөө эмээ хоёр нь тэлмөөний ингээд хөргөж өгнө гэх булаацсан. Тэгээд өвөө нь би хөргөж өгнө гэж дийлдэм байл та яагаад нөгөө хүний олон хүнээ бариад ээж нь тэг гэж зөвшөөрөөд одоо нөгөө ээжийн аав ээж хэр гэсэн үг байхгүй. Тэгээ яагаад тийм дуртай байдаг гэсэн гэхээр
ээжийг нь баг багтаж тэгээд манай телмоник ч гэсэн цэцэрлэг явахт нь ч дандаа мөнгө олдог гинэ. Тэгээд тэгсэн чи хожим гэд шинээр нээж идрүүлсэн мэдээлэл нь юу байсан гэсэн чи өвөө санаатаагаар замд нь ингэж мөнгө хайдаг. Тэгээд яагаад тэрийг баярлуулдаг. Тэгээд яагаад тэрийг мэдрүүлдэг байсан бэлээ. Би энэ дэлхийн хамгийн азтай охин ач хүүгээ болохоор би энэ дэлхийн хамгийн азтай ач хүү гэдгийг мэдрүүлэхийн тулд тэгээ нөгөө хоёр нь олдгүй л исэн юм л да амьдрал дээр. Өөрөө бас нөгөө тэгэж олоод тэрийг мэдрэх нь айгүй гоё байгаад тэгээ бүр ингэж багаас нь хийсэн гинэ. Тэгээд тэгсэн чи Тэлмөн би энэ ажилтыг бичиж явахдаа өөрийгөө хамгийн азтай ач хүү гэдгээ би сая оллоо гэсэн тэр ажилтээс аахгүй айгүй гоё ажилтээс. Тэгээ яг энтэй адилхан энэ мэдрэмжийг мэдрүүлж байгаа тэр аав ээж гэдэг бол ямар гайхамшигтай тий амьдралыг үнэхээр амьдрал бол гайхалтай юмаа гэдгийг мэдрүүлж байгаа. Би бол ийм юмаа гэдэг тэр сайхныг тай учруулж байгаа хүмүүс гэдэг чинь үнэхээр дээдийн дээд байгаа байхгүй. Тийм байна. Бас нөгөө талаас нь ингээ харахаар ингээд азтай гэдэг зүйлийг одоо хадам ээж өр хүүхдүүдтэй мэдрүүлээд тэ чим энэ гэр оронд маань ирсэн үнэхээр үнцэнтэй шүү гэхээс гадна одоо нөгөө хадам ээж чи өөрхийн анх удаага л бас хадам ээж болж байгаа тий. Тэгээ бодохоор амьдралын өөрийн бас туршлага тэр юмар л явж байгаа штэ. Тэнгүүт одоо бирүүдийн хувьд нэг юм хөөрхөн залуу бэрийн нэг юм жишээ байсан. Тэр бэр болохоор анх ингээл нөгөө хадам ээжтэйгээ нэг гэрт амьдрал. Тэгэл ээж нь маш нямбаа ингээл хоолыг бүр маш гоё хийдэг хадам ээж нь. Тэгэл ингээл өөрийгөө бас хараад ингээл харьцуулдаг байж л тээ. Тэгэл за ингээл манай нөхөр яг ээжийн хийсэн яг тэр хоолыг л бүр үнэхээр ингээд дуртай тий. Үнэхээр амтрахаж иддэг. Би яг тэр ээжийн хоол шиг яг тэр хоол шиг ингээд хийж чадахгүй байна ингээ бодсон юм байл да нэг өдөр харьцуулаад. Тэгээ бодож хагаад ер нь би ингээд айгаад тий нууцаар ингээл ээжийн жорморыг ингээл мэдгээл хийх гэж үзчихсэн дорвол ээжээс өөрөөс нь асуучих гэж бодсон байна. Тэгээд ээжээ ингээд таны тэр хоолнд ингээд нөхөр маань үнэхээр дуртай ах юм а. Тэгээд таны тэр хоолоос үнэхээр амттай ах юм а. Би тэр хоолыг нөхөртөө яг тань шиг ингэж гоё хийж өгч сурмаар байна. Та зааж өгөөч хамтдаа хоёлаа нэг өдөр хийл та гэсэн чинь ээж нь бүр үнэхээр баярлсан гэж байгаа байхгүй. Ягаа баярлсан гэсэн чинь за одоо ингээд тэ би ингээд хөгшин настай болсон мэдээж ингээд хүн маань хүнтэй суусан. Тэгэл би нэг юм хүнд хэрэггүй юм шиг мэдрэмж төрөөдсөн гинэ. Хүн тэгэл ингээд их нэртэй л анхаарал хандуулаад ингээд штэ тий. Амьдрал болсон хойно нэг тийм мэдрэмж төрөөдсөн чинь ямар хөөрх юм бэ миний охин хамт хийгээд тэ хамт хийж сурсан гэж байгаа. Тэрэн шиг магадгүй тэ тэр хүн ч гэсэн анхны удаа хадам ээж болж байгаа учраас одоо бидний хувьд ч гэсэн нэг юм хөөрхөн харилцааг өөрсдөө нээгээд тэ ийм итгэлцлийг өөрсдөө бий болгоод ээжигээ бас үнцэнтэй хүн шүү гэдгийг мэдрүүлэх юм бол тэнд бас ийм гой зүйл бий болоод байна. Гэт хадам ээжийн хувьд те тэгээд бэрийн хувьд ингээд хоорондоо бие биендээ юм илүү ойр дотн болсон гэж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар ч гэсэн залуу хүмүүс илүү баг одоо оймс илээсээ одоо ээж л надад ингэх ёстой гэхээс илүү те бас нэг ийм гоё агуулга бай те. Тэгэхээр бүсгүүчүүдийн маань хувьд бас ийм хөөрхөн аргыг бас хэрэглээд үзвэл одоо хүн л юм чинь бас ингээд сэтгэл зүрхэн дэвтдэг, зөөлрдөг тий. За тэгээд үр хүүхдүүдэд хайрладаг л байгаа шүү дээ. Тэгэхээр миний одоо охин, миний хүү тий сайн охинтой суучихжээ гэдэг тэр мэдрэмжийг ч гэсэн бас өгөх хэрэгтэй байгаад байна тий. Тийм шүү. Яг тийм байна. За тэгээд өнөөдрийн дугаар бол бас яг ингээд тий их гоё утгатай, агуулгатай, баяр хөөртэй, дурсамжтай сайхан дугаар болж өнгөрлөө. Энэ харилцааг тортгоо та битгий мартаарай гэж дугаарыг маань үзэхээр бас ингэж тий хичээж байгаа. Үзэх гэрэлтмүүдтэй бүгдэнд нь урайлмаар байна. За тэгээд нэвтрүүлгийн маань цагийн түрээд бас дуусах тийш хандж байгаа учраас хоёлаа нэвтрүүлгээ өндөрлүүлээ тий. За тэгээд урайгаа хэлээд өндөрлөө тийм ээ. Тгий. Гэрэлтэж, гэрэлтүүлээ. Гэрэлтэн эмэгтэйчүүдийн хөтөлбөр Мегмар Пүрүү Баасан гарагт 12 цаг 5 минутаас гэр бүлийн радио 104.5 84.5 долгионоор хурж байгаа. Тэгээ сонсогчтой хамтдаа байгаараа мэдээж гэр бүлийн радио 104.5 гэд пэйж хуудасаар бас дүрстэй хурж байгаа шүү. За эфирт сэтгүүл сэтгэл судлаач Баясаа, хөтлөгч гэр бүл судлаач Цомо ажиллаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Түр баяртай. Баяртай. Бүсгүүчүүд хамтдаа хамгийн чухал гэх асуултыг хөндөж өөрийгөө илэрхийлэхэд хэрэгтэй бүхнийг гэрэлтэн эмэгтэйчүүдийн цагаар хуваалцсан. Секунд. Хүний амьдралд өөрчлөлт авчрах богинохон хугацаа. Зөвхөн нэг